Эзний ивэл дүүрнү. Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн нэгэн шинэхэн дугаар эхэлж байна. Бид энэ үйлчиллээрээ Бурхны үгийн юутай зүйрлэшгүй тэр сайхан амт шимтгийг, Бурхан өөд өргөх магтаалын дуунуудын ямар их шидтэйг, бас хүү залбирал гуйлт гэдэг үргэлж биднийг ямархан нэгэн зүйлээр дүүргэж бэлхааж, бас хоосруулж, цэвэрлэж байдаг тухай. Ерөөсөө энэ амьдралын эдис хором мөч бүхэнтэй Библийн үгийг уйж, зангидж, холбож нэгтгэхийг зорддог билээ. Тиймээс зугаар болгондоо бид Библи уншлага, магтаалын дуу, залбирал, бас Библиэд бичигдсэн хэн нэгний түүхийг хамтдаа ярилцдаг. Энэ бол Улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Тэгэхээр бид Библийг амьдралын ном хэмээдэг. Хүний үзэж, туулж, мэдж, шимширч, баярлаж, багтаж явдаг бүхий л сайн сайхан, муу мухай зүйл энэ номонд заавар шиг л бичигдсэн байгаа. Гагцхүү тэр бүхнийг уншиж хүртэх боломжоо эдлэн, тэр боломжийг ашиглана гэдэг хүний сонголт бас шийдвэрийн асуудал. Ингээд өнөөдрийн сонголтоо хийж Библиэс хамтдаа унших гэж байгаа эрхэм итгэлийн ах эгчдүү та бүгдийг эзэн бурхан үнэхээр өрөөж эвээх болтугай. Дуулал 41-р бүлэг. Дорой хүмүүсийг анхааран асрагч нь юутай өрөөлтэй вэ? Зовлонд бэрх өдөр нь эзэн түүнийг аварна. Эзэн түүнийг хамгаалан амьдруулна. Тэрээр газар дэлхий дээр өрөөлтэй гэгдэнэ. Түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч. Орондоо түүнийг сүлдэн хэвтэж байхад нь эзэнт итгэнэ. Өвчтөй байхад нь та сэргээн босгоно. Би эзэн намайг нэгүүлсээч, таны эсрэг нүгэл үйлдсэн тул сэтгэлийг минь эдгээгээч гэсэн. Дайснууд минь намайг муулан, тэр хизээ үхэж нэр нь үгүй болох вэ гэж ярилцав. Намайг үзэхээр ирээд хуурмаг хоосныг ярина. Хорон муу санаа дотроо агуулад гадагш гарч түүнийгээ тараана. Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлдэн. Намайг хорлохоор тэд хуйвалдаж, хорт өвчин тусчээ цаатах чинь хэвтрээсээ дахиж босохгүй гэцгэн. Миний итгэдэг дотны найз, миний талхыг идэж байсан нэгэн нь миний эсрэг өсгийгөө өргөв. Гэвч эзэн намайг нэгүүлсэж тэдэнд хариу барихын тулд намайг босгооч. Дайсан минь намайг ялсан дуугаар хашгирдаггүй. Та намайг таалдгийг би үүгээр мэддэг. Та намайг үнэнч байдлын минь дунд түшиж, намайг мөнхөд өмнөө байлгадаг билээ. Израилийн бурхан эзэн мөнхийн мөнхөд магтагдаг. Амен. Амен. Дуулал 42 дугаар бүлэг. Буу гурсгал усыг хүсхийн эдэл бурхан таныг сэтгэл минь хүснэ. Бурхнаар амьд бурхнаар сэтгэл минь цангана. Би хизээ явж бурхандаа бараалхах вэ? Хүмүүс надад чиний бурхан хаана байна гэж өдөржин хэлэхэд нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов. Урд нь би баяр тэмдэглэж би олон түмний дунд явж баяр хийгээд талархал өргөх уухайгаар тэднийг бурхны өргөөрөө цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлийг л би санаж сэтгэлдээ шаналан өвдөж байна. Сэтгэл минь ээ чи юунд цөхрөн вэ? Яагаад чи миний дотор өөмрөн вэ? Бурханд найд. Учир нь түүний оршихуйн авралын төлөө би түүнийг дахин магтах болно. Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна. Тиймээс би таныг Йордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг. Таны хүрхрээнүүдийн дунд оёоргүй гүнийгээ дууддаг. Таны бүх давлгаа долгио намайг нөмрөв. Эзэн өдрөөр инэрл хайраа тушаана. Шөнөөр түүний дуу болох амьдралын минь бурханд хандсан залбирал надтай хамт байна. Өөрийн минь хад болсон бурханд би юунд та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарангууллаас болж гашуудан явна вэ гэж хэлнэ. Ясыг минь бяцлах шиг өстнүүд минь намайг буруутгана. Өдөржин тэд надад бурхан чинь хаана байна гэцгэн. Сэтгэл минь ээ чи юунд цөхрөн вэ? Яагаад чи миний дотор өөмрөн вэ? Бурханд найд. Учир нь би
Миний бурхан, миний тусламж, түүнийгээ л магтах болно. Дуулал 43 дугаар бүлэг. Өө бурхан, намайг зөвтгөж, итгэмжгүй үндэстний эсрэг хэргийг минь дэмжээч. Хуурмаг шудраг бус хүнээс намайг авраач. Та бол хүч чадлын минь бурхан. Юунд та намайг орхиов вэ? Юунд би дайсны дарангуйллаас болж гашуудан явна вэ? Гэрэл ба үннээ илгээж намайг тэднэр удирдуулаач. Ариун уул ба орших газартаа намайг тэднэр авчруулаач. Тэгээд бурхны тахилын ширээнд би хурч очино. Аяа бурхан, бурхан минь, таныг би босоо ятгаар магтана. Бэлхэн баяр баясал минь бурхных билээ. Сэтгэл минь чи юунд зүхрэн вэ? Яагаад чи миний дотор өөмрөн вэ? Бурханд найд. Миний тусламж, миний бурхан, түүнийгээ би дахин магтах болоо. Дуулал 44-р бүлэг. Эцэг өвгдийн минь өдрүүдэд, эртний өдрүүдэд, өө бурхан, таны үйлдсэн ажлыг бид чихээрээ сонссон. Тэд бидэнд ярьсан. Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж, тэднийг маань суурьшуулсан юм. Та харь овгуудыг гамшгаар тараасан. Учир нь тэд ил дээрээ газар нутгийг эзлээгүй. Гар нь бус, харин таны баруун мотор, таны хуруу ба оршихуун гэрэл тань тэднийг аварсан билээ. Миний хаан, бурхан та, Яаковт ялалтыг тушаагаач. Танаар бид өстнүүдээ шахна. Бидний эсрэг босогчдыг таны нэрээр бид гიშгчнэ. Би нумандаа найдахгүй. Элдмэнч намайг аврахгүй. Та л биднийг өстнүүдээс минь аварч, үзэн ядагчдыг минь ичгүүрт унагсан. Өдөржин бид бурхнаар бахархаж, үргэлж таны нэрт талархна. Гэтэл одоо та биднийг орхиж ичгүүр болгожээ. Цэргүүдтэй минь хамт давшихаа болжээ. Биднийг өстнүүдээсээ зүгтахад хүргэжээ. Биднийг үзэн ядагчд ол завчээ. Та биднийг идшний хонь адил өгж, биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан. Ард түмнээ та ашиггүй худалдаж үн цэнгүй болгожээ. Та биднийг хөршүүдэд минь ичгүүр, эргэн тойрныханд минь илэглэл тохуурхал болгосон. Та биднийг улс үндэстнүүдийн дунд ёгтүг, харь овгуудын дунд толгой сэгсрэлт болгосон. Өдөржин гутамшиг минь өмнө минь байв. Нүрийг минь ичгүүр хучсан нь намайг доромжлогч ба гүтгэгчдийн дуунаас дайсан хийгээд өшөө авахчаас болжээ. Энэ бүхэн бидэнд ирсэн ч бид таныг мартаагүй. Таны гэрээнд ч хуурамчаар хандаагүй. Бидний зүрх эргэж буцаагүй. Алхмууд маань ч замаас тань хазаагаагүй. Гэвч та биднийг цөөврийн үүрэнд няцдарж, үхлийн харанхуйгаар биднийг хучсан. Хэрв бид бурхныхаа нэрийг мартсан, эсвэл гараа харийн бурханд сунгасан бол бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж юу? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм. Харин таны төлөө бид бүхэл өдөржингөө хядуулжээ. Нийтлгааны хонь мэтээр бид тооцогджээ. Босооч эзэн, юунд та унтна вэ? Сэрээч, мөнхөд бүү орхиоч. Юунд та нүрээ нууж, зовлон зүдүүр дарлагдлыг минь мартна вэ? Сэтгэл маань шороондор ортол дорд болжээ. Гэдэс хэвлийн маань газарт наалджээ. Босооч, туслаач. Инрэл хайрынхаа учир биднийг авраач. Тэгэхээр өнөөдрийн дуулалыг нүд дагуулan уншиж бас сонсож байхад хүний амьдралд, итгэлд, бас сэтгэлд нүүрлэн ирдэг цөхрлийн талаар бодож байлаа. Хөр хэмээн Давид хаан ямар их цөхөрч, шаналж, гэхдээ хамгийн гайхамшигтай, бүр хамгийн итгэмжтэй. Давид тэр цөхрөл сэтгэлийн шарах хүндүүрээ эзнээс нуугаагүй. Нуух нь ч боломжгүй гэдгийг тэр өөрөө мэдэж байсан учраас байх. Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж юу? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм а гэж Дуулал номын 44-р бүлгийн 21-р эшлэлдэр хэлсэн байна. Ийм инхри дотн санагдах зүйлэл санаанд орлоо. Хүүхэд их хөөрхөн байдаг шүү дээ. Ялангуяа 2-3 настайдаа нуугдж тоглох их дуртай байдаг да. Тэд өөрснийхөө нүдийг дарснаа бүхнээс нуугдаад хиндэж харагдхаа болчихсон юм шиг санаж намайг олоорой гэдэг шүү дээ. Тэгээ жаахан том болохоро хөшгөний араар ороод
Хүлэн болтолцоод байхад эсвэл хөөхөн гидсэн томбоогоод харагдаад байхад өөрийгөө үл үзэгдэгч болчихсон мэтээр сандаг. Тэгээ яадаг вүлээ? Ээж, ах эгч нар нь хаанагааг нь мэдчихсэн олоод харчихсан хэрнээл хайж байгаа дүр эсгэж баахан жаахан цаг авдаг. Хаач юу? Хаана өгдчихв гэж ирээд. Яг үн шиг бид заримдаа бяцхан хүүхдүүд шиг аашилдаг. Зүрхний нууцаа, зүрхэндх шаналлаа бурханаас нуух гэж оролддог. Магадгүй хэн нэгэн хүнээс бид сайтар нууж болох ч гэлээ. Бурханаас л ав хизээч нууж чадахгүй. Угаасаа энэ нь ч боломжгүй. Тэгэхээр өнөөдөр бидний хамтдаа уншсан дуулал номын 41-ээс 44-р бүлгүүд Давидын амьдрал тохиолдсон жинхэнэ түүхийн нэгэн хэсэг, сэтгэл мэдрэмжийнх нь шүлгэлсэн хэлбэр байсан юм. Яг л энэхүү кино бодит явдлаас сэдвэлсэн болно гэсэн тайлбартаагаар эхэлдэг кино шиг. Давидын зөвхөрөл хаанаас хинээс эхлэлтэй байсан бэ гэхээр 2 дугаар Самуэль номын 15 дугаар бүлгээс хурц өрнөл нь эхэлдэг юм. Энд Давидыг хаан ширээнээс нь зайлуулах гэсэн хорлонт явдал гардаг. Их сонирхолтой түүх учраас та заавал энэ түүхийг бүрэн бүтнээр нь уншаарай. Харин сонирхолтой хэсгийг нь би танд уншиж өгье. Дараа нь Абсалом өөртөө хөсөх тэрэг болон морь бэлтгэж мөн өөрийнхөө урд өгүүлэх 50 хүнтэй болов. Абсалом өглөө эртлэн босож хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсох болов. Хаанаар шүүлэхийн тулд орж ирж буй зарахтай хүн байвал Абсалом тэднийг дуудан "Чи аль хотын хүн?" гэхэд уг хүн "Таны бол би Израилийн ийм овгийн хүн байна" гэгчлэн хариулдаг байв. Тэгэхэд Абсалом түүнд "Хараач, чиний хэрэг сайн хийгээд зүйтэй юм. Харин хааны зүгээс чамайг сонсох хүн нэгч байхгүй" гэж хэлдэг байв. Түүнчлэн Абсалом "Аяа. Хин нэг нь намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол шүүх зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би шудраг хандах байсан юм" гэдэг байв. Хин нэг нь түүнд ойртон ирж хүндэтгэн мөрөгөхөд тэр гараас сунган өнөө хүнийг тэрч үнсдэг байжээ. Шүүхтгийн тулд хаан дээр ирсэн бүх Израиль хүнтэй Абсалом ингэж харьцдаг байв. Абсалом Израилийн ард олонны зүрхийг ийхүү эзэмджээ. 2 дугаар Самуэль 15 дугаар бүлгийн 1-ээс 6 дугаар ишлэл. Хараач. Хүмүүс заримдаа юунд төөрөлдөг билээ? Найланхаа нээмсэглэл, өрөвч мэт сэтгэл, үннийг биш харин цусардагч хэл яриа буюу бал мэт үгс хүмүүсийн оюун санааг ховсцдог. Тэд бүр зүрхээ өвчгөж Абсалом зүрхийг нь эзэмдчихсэн байна штэ. Тэгээ цааш нь харах юм бол 4 жил өнгөрөхөд Абсалом Израилийн бүхий л овг аймгаар тагнуул илгээж эвэр бүрээний дууг сонсонгуудаа та нар Абсалом Хебронд хаанчилдаг химээгтүн гэж хэлвэлв. Тэгэхэд 200 хүн Абсаломын хамт Иерусалимаас явжээ. Тэр хүмүүс урагдж явсан бөгөөд юу болж байгааг ч мдээгүй гэмгүй хүмүүс байв. Абсалом дахил өргөж байх зураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилогоос дуудан авчирв. Абсаломтай нэгдэх хүмүүс нэгдсээр байсан тул хувилдаанч хүчтэй байв. 2 дугаар Самуэль 15 дугаар бүлэг 7-оос 12 дугаар ишлэл. Үр хүүхэд нь хэд насалж хичнээн том болсон ч эцэг ихтэй үргэлжил хүүхдэрээ нялхаараас нутдаг. Түүн шиг Абсаломын балчир мэт төлөвшөөгүй үйлдэл эцэг Давидынхаа нүдэнд уучлж болох л зөвхөрөлд хараахан унгах хэмжээнд байгаагүй. Хаан ширээг булан авахын тулд ард олны сэтгэлийг хөдөлгөж уяраадаг улс төрчийн гимээр ов мэх нь увайгүй хэрэг байсан ч гэсэн Давид хааны цөхрөл өөрийнх нь шадар зөвлөх Ахитофлос улбаатай юм. Миний итгэдэг дотны найз, миний талхыг идэж байсан нэгэн нь миний эсрэг өсхийгөө өргөө гэж өнөөдрийн бидний уншсан 41-р бүлгийн 9-р эшлэлдэр хэлж. Тэгэхээр өсхий өргөх гэдэг Израиль хэлц бол итгэл эвдэх, урван тэрслэх гэсэн утгатай. Манайхаар бол өрлөө өршөглөх гэх юм уу да. Зөвхөрөл гэдэг мэдрэмж хүний зүрх сэтгэл оюун бодолд барьж байгуулсан зүйл нь нуран унах мэт. Тийм л асар хүнд мэдрэмж. Түүний шадар зөвлөх Ахитофел өөрөөс нь урвж хүү Абсаломыг бараадах болсноос үүдэлтэй юм. Үнэхээр л Давидын өрлөө нь өшгөлсөн байгааз жинхэнэ зөвхөрлийн үед юу ч наалтхаа болно гэдгийн жишээг Давид энд ингэж хэлсэн байна. Тэгээд Давид Абишей болон бүх зарц нартаа харагтун. Төрсөн хүмүүс миний амийг ирж байхад энэ Биньямин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. Эзэн түүнд айлцсан тул тэр харааж л байг. 2 дугаар Самуэль 16 дугаар бүлгийн 11-р эшлэл.
Тэгэхээр өмнөх хааны удмын нэг хүн гарч ирээд Давид хааныг харааж зүхэж төрсөн хүү төрмөл шадрууд чинь хүртэл чамаас урвж байгаа нь чиний үүлийн үр гэж хэлсэн. Цөхрөл нь ойрын хүнээс улбаатай учраас холын хүний хараалж чадах шиг үгс Давидыг нэг их өвтгөөгүй байх нь. Тэгэхээр нөгөөтэйгүүр цөхрөл яг л сонгон шиг олон давхраг, олон хальс болцоотой. Хайслаад л, хуулаад л байвал хуулагдаад л, хайслагдаад л байдаг. Харин хамгийн гол хэсэгтээ сонгон ямар байдаг вүлээ? Нэг тийм эмзэг нарийнхан иш болж үлддэг дээ. Эндээс л цоор гарч ургадаг, үндсэн гэж хэлж болно. Сэтгэл зүрхэнд мэдрэгдэх тэрхүү цөхрөл яг л иймэрхүү гэж хэлж болох юм. Юунаас ч юм цөхөрч туйлдаад байвал тэрхүү шарахыг хуулахаар ахаад л өөр нэг цөхрөл, ахаад л өөр нэг гомдол, санаашрал сэтгэлийг хүндүүрлүүлж өвтгдөг. Тэрийг нь хуулаад л байх тусам эцтэй нарийнхан турхаан иш үлддэг дээ. Тэр л жинхнээсээ бидний асуудалд хандах гол гогцоо иш байж таарна. Тэгэхээр сонгоны гол шиг зүйл бидний сэтгэлд ч гэсэн байдаг. Миний бодлоор тэр нарийнхан эмзэг иш бол бидний итгэл. Амьдралд итгэх итгэл, ирээдүйд найдах итгэл найдвар. Юм бүхэн эцэстээ сайн сайхан болно гэх итгэлийн иш, итгэлийн үндэс юм. Давид хаан тэрхүү итгэлээ ингэж тунхагласан байна. Дуулал 44-р бүлгийн 6-р эшлэлдэр ингэж бичиж: Би номондоо найдахгүй, элдмаанч намайг аврахгүй. Давид хаан цөхрөлийнхөө хальсыг хуулаад л байсан. Мэдрэмжээ тэр бурхны өмнө асгасан. Хоолоо хувааж идэж байсан найз минь надаас урвсан. Хайрлан өсгсөн хүмүүс эцэстээ намайг эцгээж гэж хүндэлсэнгүй шүү дээ. Миний зовж босгосон карьер ингээд л дууслаа. Сэтгэл минь өвтлэн зөвхөр чаналж байна гэж бүхий л шаналл дарамтаа бурханд өчсөн. Бурхандаа уудалсан. Тэгээд сонгоны гол үндэс мэт нарийнхан ишил үлдэхэд Давид бурхнаасаа ингэж гуйсан. Миний хаан болох бурхан та. Яаковд ялалтыг тушаагач гэж хэлсэн. Өнөөдөр та бидний амьдралд зүсэн зүйлийн бэрхшээл, сорилт тулгарч байгаа. Гэхдээ хэний маань зовлон зүдгүүр Давидын энэ цөхрөлтэй хэлбэр хэмжээний хувьд дүүж очих вэ? Бурхны ивэлээр тийм зовлон шанал биднээс үнэхээр хол байх болтугай. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Энэхүү үйлчлэлээр дамжуулан таны зүрх сэтгэлийн цөхрөл шаналж гисэн өндөрлөж дуусах болтугай. Хамтдаа залбирцгаая. Миний хаан болох бурхан, Яаковт ялалтыг тушаагач. Бидэнд ялалтыг тушаагач. Надад ялалтыг тушаагач. Бурхан, бид яг одоо сэтгэлдээ өөрийн тэмцэл тулаантай явна. Хэн нэгний хазгай буруу үйлдэл, аль эсвэл бидний өөрсдийн маань ухар мөчөдхөн бодлогогүй зам болчмгүй үг үйлдэл хэлнээс болж бид өнөөдөр сэтгэлдээ зөвхрөл дарамтыг тээгээд мэдрээд явж байна. Бид энэ болгоноо танаас нуудалгүйгээр харин бүхнийг уудлан гаргахын тулд бурхан минь, та миний зүрх сэтгэл дотор ажиллаач. Та бид бүгдийг хүнд байдлаас, шахаанаас гаргаж өгөөч. Зовлонгийн өдөр та бидэнд хариулах болтугай. Сэтгэлийг минь шаналгасан тэрхүү өрөвсийг аваад зүрхэнд минь, амьдралд минь тэр бугалсан идэ бэрийг цэвэрлээд тос төрхөж, илааршуулж, эдгээж өгөөч гэж бид гуйн залбирч байна. Сэтгэл минь шороондоор ортлон дорд болжээ. Гиз хэвлийн минь газарт наалдаж туйлдсан байна. Итгэл найдвар цөхрөлийн нэрмэгдэр байна. Бурхан, босож туслаач. Энэрл харийнхаа улмаас биднийг авраач, биднийг чөлөөлөөч, биднийг эдгээгэж, биднийг та баярлуулаач. Бид таньдаа асуудал дарамт, ажил төрөл, ахуй амьдрал бүхнээ өргөж, даатгаж, бидний цорын ганц итгэл найдвар болсон эзэн Есүсийнхаа нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.